та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7-ны дагаас баасан гарагийн 15 цаг 10 минутаас хүргэж байгаа хэрэг болон шүү. Хизээд бэлэн байхтай оройтой элдв шипийн нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 25-ны мигмар гарагийн дугаар шударгад бэлэн болоод байна. Студид хөтлөгч Анжи болон Ами, найруулагчаар Төвшин Баярнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Утаанаас Уушгад цэвэрлэе. Уушгад цэвэрлэх юм тургамлын төгс осол Кофлит мөн мартагдашгүй жинхэнэ хятад амтыг ред манда тургуу олны газраас аваарэ. За өдрийн мэндийг хаа. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр мегмар гарагт хэдүүлээ манай гэр гэж гоё сайхан сэдвээр ярьдаг байгаа. Тэгэхээр өнөөдрийн бидний ярих гэж байгаа сэдв бол их чухал юм. Хүмүүс техник үедээ их сайхан ач холбогдол өгдөг байж байгаад одоо ч нэг ач холбогдол өгөхөө болцсон сэдв болвол гэрийн One. За энэ сэдвээр ярилцсан. Вантай усанд ордог доо гэд буюу те гэрийнхаа ванны талаар ярина. За танах жишээл вантай үстэй. Тэ хэр том уу? Би одоо бодоод байгаа хаа сайн мэдэхгүй л байна л да. Угсармал тоосхон байр хоёрын ванны хэмжээ өөр байгаа дээ нү. Жижиг том байх шиг надад санагдаад байдаг шүү дээ. Танах ер нь ингээл ороход ч байсан л ван нээж байгаа юм байна. Тий ороход л байсан солиог тэр чигтээ. Зөв. Дээр үеийн огсормал байшингуудын ван ч нь бол бүр ширмэн ван байдаг гэсэн. Гаргаж өргөд дэлхий ицсэн байхгүй. Аюултай хүнд. Тийм палтантай супер ваннууд байсан. Тэгээд манайх жишээлбэл ингэсэн. Манайх ч одоо тэр байрыг анх одоо хэдэн онд авсан юм бэ? 19 онд хэдэн онд авлаа да. Гөө бараг 2000 онд ч авлаа да. Дээр үед авсан. Тэгээд ороход ингээд нөө хуучны байна. Тэр чинь хуучны байр учраас бүр хуучны байна. Нэх юм нэг намхан нэг сонирн байна. Тэгээд ингээд ус гоожуулсаар агаад ингээд шарлаад нэг амар болцсон байдаг шүү дээ. Тэгээд дотор нь юм нагааснаас болдгоо нөгөө нэг юу гэдэг лээ? Паал нь хагарч багарцсан тийм байна байсан. Тэгээд би ороод гэртээ засвар хийхдээ баанаа сонсон байхгүй. Тэгээд тэр амар нөгөө хүнд бааныг нь гаргах гэж өстө үлээ үдсэн. Үлээ үдсэж гаргачаад тэгээд нэг арай жоохон хөнгөн сүүл арай тэр үедээ л одоо сүүлийн үеийн л байна байсан. Гэхдээ арай том гүнзгий тийм гоё байн авчирч тавиад тэгээд ерөнхийдөө бас баандаа их ач холбогдол өгчээсэн гэсэн үг байхгүй. Тэгэж тавьжсэн. Тэгээ одоо бол баан чинь өстө бүр янзын гоё болсон юм байлээ шүү дээ. Юм хөгжөөд өстө янз л болцсон байх шиг байна лээ. Тий. Одоо яг нөгөө хүмүүс бид нар чинь дээр үед бол усанд орно гэдгийг бол яг ингээ усан дотроо сууж байгаад орохыг усанд орно гэж үздэг байсан шүү дээ. Тийм ээ? Бидний чинь хар багаас л төмөр ван дотор суудгаал. Тийм шүү дээ. Тэгэл барааны савнгоор угаагаад сургацсан учраас тэгээд усан дотор суугахлаар л усанд орсон болно. Хэрэг гадаан зогсож байгаад ямарваа нэгэн байдлаар угаавал чи усанд орсон болохгүй байгаа байхгүй юу? Тэр чинь шүршүр болчих юм шүү. Тий. Тэгээ сүүлийн үед ч нөө шүршүрт усанд ордог осноос хойш хүмүүс нэг актер ванда нэг ач холбогдол өгөхөө болцсон. Зарим одоо энэ нийтийн байрнууд дотор бол баанч байхгүй шүү дээ. Нэг юм жижигхэн тосгоор шиг юм дотор дээр аваачаад юу яатсан? Шүршүрлөгцсөн тий. Тэр юу? Хувцал угаан өгөхөөс тэр нэг юм дөрвөлжин юм жижигхэн юм дотор ч нь бол хүн суугаад усанд орно гэж бол байхгүй шүү дээ. Байхгүй. Тэгэд би яг тэр анх тийм жижигхэн дөрвөлжин байнтай газар хаана орсон гэдгсэн чинь дарахны Йотангийн байрнууд тэр ч ихтэй тийм байхгүй. За. Биржийн тэр хавшаа байдаг Йотангийн байр гэдэг та мэдэж байна уу? Мэдгүй одоо цагаан тоосгон байшин л Йотангийн байр гэдэг. Тэр Йотангийн байр чинь баана байхгүй дотроо. Йотантай байр байхгүй гэж ууг нь бол Йотангоор барьдсан гэж ойлгож байгаа шүү. Тэгээ Йотан гэдэг байхгүй. Тэгэнгөө орсон чинь ваанггүй тэгээд нэг юм жижигхэн дөрвөлжин юмтай тий би бодсон. Яаж ордог юм бол доо энэ тэгээд. За одоо орчин үед чинь бол хүмүүс баанд нэг гоё ач холбогдол өгдөг болсон. Модон ийм бүр нэг бойшиг шиг тийм том баанууд бий байдаг болсон байна. Керамик арай жоохон хөнгөнтэй тийм гоё. Тэгээ одоо нөгөө нэг хүүхдийн чарганы материалаар хийцэн гэх юм уу да нэг шахмал пявер юм шиг тийм гişгээр ингээд хийсэн шахмал. Тийм баанууд байна. Тэгээд шахмал дээрээ эн ч нөгөө нэг юу яадаг нөө жакуз шиг болгоцсон. Энд тэндээс нь ус шүршдэг мөршдөг те гээд даралтай үлээж мүлээдэг тийм баанууд хүртэл гараад ирсэн юм байна штэ. Одоо гэрийн жакуз маягийн юм болчлоо штэ. Тэр чинь тэгээ массаж хийгээд гэж байгаа. Доороосоо хоёр талаасаа хаанаасаа ч одоо ус нь гарч ирээд та. Тэгээд ирэхлээр л жакуз маягийн юм болчиход байгаа юм л да тийм ээ. Тийм. За гих мэтэр ийм байгаа. Тэгэхээр одоо өнөөдөр хэдүүлээ юу ярих юм бэ гэхлээр танах өнөөдөр гэртээ ямар баантай байгаа юм бэ? Тийм. Тэр баана
хитэн төгрөгөөр авсан, хаанаас авсан, давуу тал нь юу байгаа юм те. Хуучин байна яаж сольж, яагаад солих болсон? Нэг бол солиог байгаа мó. Тэ солиог байгаа мó. Сольсон бол ялангуяа ийм гоё модон зодон орчин үеийн байнтай хүмүүс орж ирүүл их гоё байна. Ийм давуу талтай байдаг юм а, ингэхлээрээ гоё байдаг юм а, ингэдэг юм а, тэгдэг юм а гэд. Одоо жишээлбэл би модон бааныг те яаж цэвэрлэдэг надад айгүй чухал байгаа байхгүй юу? Яаж цэвэрлэдэг юм бол палта энэ баннууд ч яг тийм усаар шүршээд л баг цэвэрлэгдэж байгаа. За сайндал тийм өстө пемоксол өрөөл тэгээд гоё Тэгэл болчих өнгө орчиж байгаа юм л та. Тийм. Тэгвэл нэрээ модон өөр материалаар хийгдсэн маань яаж өнгө оруулдаг юм те? Ер нь хэд орчим төгрөгийн үнэтэй байна? Хаанаас авбал зүгээр юм? Яг үнэ. Яагаад сольсон юм? Надад бол чухал хаа. Чи бол тэгээд бан суугаад ингээд нэг ус тавьж агаад усанд суугаад ингээд нэг хөөс мөс болгоод тэгээд хөл гарныхаа зургийг авдаг хүмүүсийн нэг үдээ. Хөлөг гарныхаа зургийг нэг авдаг юм аа. Ямарсан тэд ингээ лама асааж масаагаад бас дайлжхан орох дуртай. Гоё. Гоё штэ. Гоё юм дуу муу чагнаад ингээд чилэр хийдэг ч нь бол бас амьдралын цөөхөн жаргалуудын чинь нэг шүү дээ тийм үү. Янзын штэ. Тэгээ халуун усанд хэвтэнэ гэдэг чинь. Одоо чинь банд хийдэг нэг юм нөө бөмбөлөг гэдэг бүх юмнууд нь бөөндөө байж идэг юм байдаг юм байл шүү дээ. Ганцхан бөмбөлөг шидээр тэр нь хөөсөрн шилмүсний чандтай яадаг идэг нөө нэг үнэртэй өнгөпирийн тосмоос агуулсан юу ч гинөө. Тийм штэ. Бүх юмнууд нь байж идэг болсон юм байлээ штэ тийм ээ. Юм хөгцсөн. Тэгэхээр таны хэлээд байгаа тэр модон ван одоо ингээ зүгээр төсөөлөхөр нэг юм сайн цэвэрлэхгүй бол нялцгар нэг юм болчиход идэг юм аа. Тэрийг одоо чухам яаж цэвэрлээд байгаа юм тийм ээ. Нэг сав маавныг санаж байна тийм болчих. Аргатай л байлгүй дээ. Дээр үеийн ковбой кинонууд дээр гардаг штэ. Ковбой кинонууд дээр нэг юм нэг зүгээр том бошгон дотор орцсон юм шиг нэг хөтөд байж идэг шүү дээ. Ааха. Хэр хэмжээтэй байдгийг. Тийм. Тэгснэ бошгон дотроос буу гаргаж ирж буудаж. Бэлэн байж идэг. Усанд орсон ч буутаагаа ёо. Харин тий. За, тэгэхээр өнөөдрийн шипи бол бид нар ийм л шипигээс солилцох гэж байна. Ван чин жижигхэн баанч байж магадгүй, томч байж магадгүй, сольсон солиогүй те одоо вана яаж цэвэрлэдгийг ер нь вана сольсон хүмүүс орж ирвэл их сайн байна шүү. Манай хуучны вантай тийм гоё гэж байгаа хүмүүс бол нэг орж ирээд хэрэггүй. Солилцсон гоё шипи өгөхөр те. Бид нар ойлгож байгаа. Тэгэхээр бусдандаа шипи болохоос баантай хүмүүс одооноос утас шүрмсээ бэлдэж байгаараа бид нар одоо нэг хамтран ажиллагчаа танилцуулчаа тэгээд тун удахгүй 77 38 83 77 77 88 30 утаснуудыг нээх гэж шүү. За хамтралчаа танилцуулъя. Утаанаас уушгаад цэвэрлэлийн уушиг цэвэрлэх хэм тургамлын төгс хостол кофлитийг танилцуулъя. За одоо утааны үйлрэл дууслаа тийм ээ. Уушгаад цэвэрлэх боломж бүрдэж байна бид нарт. Энэ 3 сард уушгаад цэвэрлэх 5 зуршлыг 10 өдрийн турш хэрэгжүүлж уушгаад цэвэрлэх аянд нэгдгийг уриалж байгаа юм билээ шүү. Бүр ийм бяцхан ном гаргацсан байлээ. Ийм бяцхан номтой ингээ хоёр талтай юутай тэгээд энэ чинь дотор нь ямар аргууд байгаа вэ те? Энд ч одоо конфликтлээ суурилна гэдэг байгаа тийм ээ. Яг үнэ. Ерөөсө хоёроос дээш насны бүх хүмүүс бол одоо агарын бохирдолтой орчинд амьдарч байгаа. Тоосон цортой орчинд та ажилдаг бол. За дээрээс нь тамхи татдаг бол тийм ээ. Утаагүй бүх төрлийн тамхи татдаг хүмүүс. Ханаад том уушгины өвчнөөр өвдсөн бол за эсвэл өвдөд идгэрсэн хүмүүс архаг уушгины бронхиттэй хүмүүс бол энэ 5 зуршлыг нэг 10 өдөр хийчихвэл тун зүгээр юм байна. Манай ажлынхан нийтээр бүхний шинжилгээ өгсөн бүгд бронхиттай гарсан. Тэгээ эмчин бол тэгжилээ штэ. Санаа зовдгүй одоо бүгд л ийм байгаа. Одоо тэгээд одоо цэвэр агаартай болохоор нь сайхан уушгаа буцаага цэвэрлэр эдэр гэж тэгжилээ. За тэгэхээр уушиг цэвэрлэх 5 зуршлын тусламжтайгаар уушгаа цэвэрлцгээ гэсэн урайд орвол нэг жишээлбэл нэгдүгээрт нь 10 өдрийн турш амьсгалын дасгал өдөр бүр 10-аас 15 удаа хийгээрэй гэсэн мэлээ. За тийм. Хоёрдугаарт нь 10 өдрийн турш өдөрт 2 литр хүртэл усыг зөв уугаарай. Багаар тий усаа шимж уух. Сайн уугаарай. 2 литр ус гэдэг чинь бас бид нар тэр болгоо уугаад идэх юм байлээ шүү. Гуравдугаарт нь 10 өдрийн турш одоо энэ зөгийн бал чихэр өвс литр гүгэл модны давиргаа зэрэг энэ тургамлыг агуулсан энэ уушиг цэвэрлэх кофтетийг өглөө өдөрт 10 мл-ээр уугаарай. Хүүхэд бол 2 наснаас дээш 5 мл-ээр ууна. Тус бүр 2 удаа уух ёстой. Нэг том хүний 10 өдрийн хэрэглээ нь 2 шил кофлет болдго юм байна. Яг ингээд болж байна. Ингээд 2 шил авах нь. Харин хүүхдийнх бол 10 өдрийн хэрэглээ нь 1 шил кофлет л авах болно гэсэн байна. Хоёр хүүхэдтэй яг ингээд комор наваад өчүүл таарч байна. Зүгээр юм бэлээ. За тэгээд утлах хийж бол бас зүгээр. 10 өдрийн челленжийнхээ 2 дахь, 5 дахь, 8 дахь өдрүүд нь сайхан утаад
тийм ээ. Уушгаа цэвэрлээд авах хэрэгтэй. Дараагийнх нь болохоор цэрийг гадагшлуулах иллэг хийх ёстой уушгийнхаа. Тэгэхээр 10 өдрийн челленжийнхэн 3, 6, 9 хоногудад хийвэл зүгээр юм билэ. Дүг гэд цээжин дээр нь жоохон зохиод өгөхөд болно. Хүүхдүүдийнхийг бол бүр нөө зөгийн балтаа таталт хийн нэтэр гэж тэрэн шиг л юм хийх юм шиг байна. Тэгэхээр та өөрийнхөө төлөө гэр бүлийнхэнтэйгээ бас урайлаад өвлж байгаа хорцсон уушгааныг 10 хоногийг бас энэ челленж хийгээд цэвэрлээд аваарай. Уушиг бол хамгийн урдан цэвэрлэгддэг хэрэгтэй. Яг үнэ. Тийм билээ. За, утасныхын дугаар нь 80 18 20 84 80 80 53 16 шүү. Та агар фармын сүлжээ эмийн сангаас болон бусад бүх сүлжээ эмийн сангуудаас энэхүү бүтээгдэхүүнийг авах болцоотой. Энэ одоо бодвол хөргүүлтийн утасны дугаар байдаг юм бол 76 10 76 77 гэсэн утасны дугаар байна шүү. Аха. Сошиал хаягийн захиур төмөрцөг юм ингээд хайгаад орвол дэлгэрэнгүй мэдээлэлнээс авч болох нэ. Баярлалаа хамтран ажилласан утаанаас уушгаа цэвэрлэе. Уушиг цэвэрлэх юм тургамлын төгс осол кофлет байлаа. За мэдээж ийм учраас та бүхэн кофлетийг хэрэглэхдээ заавал эмийн заавартай танилцаарай. Яг үнэн. За уцааны хоёлаа тийм ээ. За тэгээ. Шипийг авнаа. Тэгэхээр манайхан бас холбогдохдоо та яг ванаас сольсон бол тийм ээ. Тэгээд гоё шипийг өгч бол. За энэ ван зүгээр юм бэлээ. Энэ дими юм бэлээ. Тий, ээд тэр дими шүү. Ээд энэ гоё шүү. Дараараа тий. Тэрийг маш гоё ярилцсан. Манай хуучин бантайгаа л байгаа гэж хэлэх гэж байгаа хүмүүс бол яг дими штэ бас бусдаа боломж олгоод түүр хүлээдсэн дээр. Эфирийн шоу татаас 77 77 38 83 77 77 88 30 дугаарыг таны өмнө нээлээ. Тэгээд алтан шипигээ хуваалцаарэ. Бас ванаас солих гээд одоо нэг эд засварын үе эхэлж байгаа. Дулаан орж байна тий. Тийм. Тэгээ одоо ингээд нэг хаус маус баригдаад ингээд чи хүмүүс бол жинхэнэ өөрийнхөө дураар баанаа сонгож тавьж байгаа шүү дээ. Хаусанд бол яг энийг тавья. Зарим нь бүр юм бассейн шиг болцсон юм багчлаа тэ байна чинь. Том. Тийм болонд ингэж аваачаад хийждэг юм гурвалжиндөө хэлбэртэй. Тийм өдр болсон юм байлаа шүү дээ. За өлөгний сонсогчийг авъя. Байна уу? Бан. За тийм энэ дөрөв. За. Авиник шипи хэлэх гэсэн юм аа. За. Манай байр нэг болохоор нэг юм хунцар нэг анхнаасаа нэг асал нөхдөд хунцар байнтай. За. Тэр байрны доотлын суурь нэг хунцар тэр байндаа л зориулагдсан. Тэр байн дахиад олдохгүй хагарсан байхгүй юу? За. Тэр дахиад олдохгүй. Тэгээ би арай өөр төлөө тавьсан чинь ерөөсөө л тэр 0-4 тэр чигээр нь тасвар итдэг. Суурийн өөрчлөн бэлта бүх юм өөрчлөгдөн. Тийм учраас ерөнхийдөө байн авалт тавихта ерөнхийдөө нийтлэг дахиад олдохоор тийм байн л ав тавьмаар юм байна. Тийм байна. Зөв. Одоо сэлбэг мэлбэг нь олдохоор юм байна тий. Тийм. Солиод тавих тэр олддог байна. Тий. Тэгэхгүй бол ер нь эдийн засгийн маш хохиролтой юм байна. Тэгээ нөгөө нэг яг тэр нөгөө нэг анхнаасаа тэр байн нэрээс олдохооч болцсон тэр хуунтар нэг тийм сонирн байна. Тэр нь хагарсан. Дээрэс нь юм унгацсан уу? Хүнд юм. Гэхдээ ерөөсөө л илтгэгээний явцд ингэ цөмөрчдөг юм байлээ. Хүн байнга нөгөө зогсоод нэг шүвчүүлж ордог гэсгээр ингэ цөмөрчдөг юм байлээ. Хэр удаа хэрэгэлсэн танах? Нэг 8 жил болсон баха. Зөө. Илтгэгээний явцд л ер нь тэгдэг юм. За тэгээд чи шинэ байн авахтаа ямар байн авав? Шинэ байн авахтаа би нэг юм арай нэг юм хөвтгөд нэг юм бариулттай. За тийм. Тэгээд нэг гар хүл тавигчтай. Хүл тавигч нь дахиад нэг имэлтээр нэг тавьчихдаг. За. Тэгээд унтах нэг дэр мөрийн нэг наач чааш нь болгодог тийм байна автайсан. Тийм нэг юм машины нэг юм хүзүү тавигч шиг юмтай байдаг. Тэрийг тий. Зөв. Тэгээд тэр байнд хөвтгөд их гоё. Манай хуучин тэр нэг хунтар байг чинь хөвтгөд нэг тийм сонирн байсан юм аа. Тэгээд арай сайжруулсан чи ерөнхийдөө тэр байрны хэмжээгээр дахиад байнж олддгүй юм байлаа. Ерөнхийдөө доотлын тэр суурны тэр мэлтаг явахад тэгэл хан манныхын бэлтаана өөртөгцгөл ерөөсөө бүтэн тасвар хийх юм байна. Тэгээд 10 гаруй хоног баахан нэг тэм тостой зурлж ил шороо тостой зурлж ил тэгээд нэг байтай болсон. Хэдэн жилийн өмнө болсон үйл явдал юм? Энэ чинь 5-6 жилийн өмнө юм уу да. За 5-6 жилийн өмнө авахд тэр шинэ байн чинь ямар үнэтэй байсан бэ? Би нэг 870 малаар л урдаас ихүүлж авсан. Тэгээд тэр үйлдвэрээ судлаад. Үйлдвэрээ судлаад байнгын дагвараараа гэсэн. Энэ дагвараараа ерөнхийдөө бол байн гардгаа. Тэгэхээр нөөц бий гээд. Тэгээд судалж авах болсон. За. Нөгөө хашир хөнгөж. 870 мянгаар байн авчээ. За хуучин байн ингээд солигдонгод нөө байны өрөөг тэр чигээр нь зассан штэ. Тэр засварын зардал хичнээн төгрөг бодогдсон. Хойд бас нэг 3 сая төгчжсэн шүү. Тэгнэ. Бөөн зардал болдго юм байна. Бэлта бүгдээ сольчиж байгаа штэ.
Тэгэхээр ерөөсөө тийм нэг стандарт хэмжээгөө тийм нэг сонирн байна авах чинь ерөөсөө тийм угаасаа байранд ирсэн болохоор ямар ч одоо юу байхгүй. Хэл ам байхгүй. Байранд ирсэн болохоор. Тэгээд ер нь тиймэрхүү асуудал болдго юм байлаа. Ер нь цааш анхаармаар л юм байл. За. Ястаа гоё шипи өглөө. Зөв шипи өглөө дөө. Баярлалаа танд. Тийм байлаа. Хамгийн чухал юм байна шүү дээ. Одоо танаа хэрэгжилж байгаа энэ шинэ банч нь бол яг ч нэг хуванцар биш шахмал юм уу? Шахмал гэж байгаа юм. Хуванцар ч нь бол нэг юм хүүхдийн тоглоом шиг чарга шиг юм байгаад байсан бол шахмал нь арай нэг тийм зузаан дуу юм байлээ шүү дээ. Одоо болохоор манайх тийм пластик мөртлөө нэг арай нэг тийм зузаан нэг тийм тий одоо нэг юурах одоо төмөр пластик холцсон нэг тийм гүдүү төрөл юм байна. Тэр нэг шахмал гэдэг байгаа нь баг мөндөө. Тийм л юм. Тэгээ одоо нэг айлуудын нэг чолгон тавцсан гэж байдаг шүү дээ. Галтгооны тавилга. Тиймэрхүү материалтай арай бүх тэрийгэ бодгот. За. Ямар ч байсан зогсож байгаа цөмөрчгооргүй юм байна тийм ээ. Тий. За баярлалаа танд. Гоё шипи хуваалцсан. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Заастаа хамгийн чухал юм ороод ирлээ дээ. Тэглээ. Нэрээ тэр чинь өстой айгүй бодвчтай юм байна. Зүгээр л ингээд бид нар чинь ингээд нэг банда тааруулаад бараг шахам ингээд одоо ч хаусанд бол тэгж байгаа шүү дээ. Банда тааруулаад бандийнхаа өргөнийг хийчихэж байгаа шүү дээ. Тэгж байгаа. Тэнгүүд дараа нөгөөх нь солигдонгууд яг тэрнтэй адилхан хэмжээтэй олдохгүй бол тэгээд одоо яах юм? Бандийнхаа өрөөг өргөсөх юм уу яах юм ингээд балаа юм болох гэдэг байгаа юм. Тэр хэмжээг нь сайн бодох хэрэгтэй юм байна. Олдцоо бодох юм. Олдцоо бодож явах хэрэгтэй юм байна. Ядаж эвдэрсэн ч аваад тавихад тийм ээ. Болоод ирэхээр. За, дэмжиж ажиллагчаа өргөчөөд дараагийн үнэ авъя. Манай нааш залгаж байгаараа 77 38 83 77 88 30 шүү. 100% хүртэл шинжлэгдсэн ус Pantene брэнд. За, таны ус гэмтэж хугараад хатуураад байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай. Pantene брэндийн биотин Provi креатинийн найрлага бүхий шинжлэгдсэн үс арчилгааны бүтээгдэхүүнүүд маань таны үсэнд молекулын түвшинд уусч үйлчлэн гэмтэл арилгаж намирсан зөөлөн эрүүл үстэй болгож байна. 100% хүртэл шинжлэгдсэн үс Pantene брэнд. Баярлалаа. Нэвтрүүлгийн хэмжээ айлгчаар Pantene брэнд байлаа. За ойлоо. Сонсогч авъя. Бэнүү. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За баярлалаа. Эрэгтэй эмэгтэй хүн ингээд солигдоод явбал надад их гоё байдаг. Тийм шүү дээ. За танаа байна. За манайх шинээр дуплекс байр худалдаж авсан. Тэгээд тэрэнд сүүлд нөгөө худалдаж авсан болохоор тэд нөгөө нэг баанж орлоо ерөөсөө тавиагүй байсан. Тэгээд тэр шинээр бид нэр баанж орлонгоо шийдэж явж харж агаад одоо загвар их гоётойг сонгож авъя гэд их олныг үтсэн. Тэгээд яхаа нөгөө нэг тэр бохрын шугам тэгээд ерөөхдөө тэр бүх юмнуудаа харж агаад шинээр тэр баан харсан. Тэгээд яг энгийн бааныг хараад ахад бол ер нь бол бас жоохон учир тавтагталтай тэгээ бас гоёмсог байвал зүгээр юм уу гэж бодоод манайх гурван баан байгаад байсан шүү дээ. Тий. Манайх юу яасан? Гурван баан худалдаж авсан. Тэр гурван баан болохоор тий болон руугаа шахаад тэгээд хийсэн. Тэр хийсэн баан маань болохоор юу юм бэ лээ? 2 хүний багтаамжтай. За 200 мэдгүй 300 хэдэн литр ус ордог гэлөө. Гэхдээ бид нар бол тийм амар ихээр нь хийж хэрэглэхгүй. Яг нэг талаар нь ус ийсэн байхад бол зүгээр гоё юм билээ. 2 хүн суучдаг гэхлээр чинь овоо сайхан том байна да тийм ээ. Тий, метр 30-тай. За. Хаашаасаа метр 30-тай юм билээ. Тэгээд тэр бол маш гоё. Баа их таалагдсан. Жижиг хүүхдэд бол баг байсан юм байна. Тийм байна тий. Тий, хүүхдэд бол баг л байсан. Тэгээд гол нь юуных нь материал нь их гоё материалтай. Одоо жишээлбэл бид нар үсээ будчаад тэр баан руу тонгоогоод үсээ угаана. Тэр үед энэ нөгөө нэг будаг орчоод идэг байхгүй муу баанууд. Айгүй сайн материалтай болохоор тэрхүү үед нь ингээд цэвэрлэхээр дорхноо арилцдаг. Ерөөсөө паалан сайтай байна гэсэн үг тийм ээ? Тий, паалан сайтай гэсэн үг. За тэгээд
тэр баан болохоор бас айгүй хөнгөн юм билээ. Би тэгээд эргүүлээд нөгөө буруу тийш нь харуулад үзсэн. Тэгсэн чинь тэр бол төмөр юм доотлолтой юм каркастай. Ерөөсөө тэр доошогоо хугарн барина гэсэн юм бол байхгүй. Суур сайтай бахан тий. Тий, суур сайтай. Доотлолтой бол ингээд 4 ширхэг юм төмөр ингээд одоо нөгөө хөлтөө нь холбоод гэх юм уу да. Тэгээд ингээ хийцэн билээ. Өөр дээрээ холигч шүршүүр нь суудгийн байна уу? Холигч шүршүүр нь заавал дээр нь тусдаа байдгийн байна уу? Өөр дээрээ байдгийн билээ. Өөр дээр нь суудаг юм нөхлөд дээрсэн үү те? Тийм нүдтэй тэгээд цаанаасаа бүх юмнууд нь ингээд өөрийнх нь юмнууд дагалдах хэрэгслүүд нь ирж илээ. Зүг. Тусад нь ерөөсөө юмыг худалдаж. Шүршүүр нь ингээд нэг дээшгээ нэг өөрөө өндөр ийм хүзүүтэй тэгээд том дөрвөлжин шүршүүртэй байна уу? Гүү жижиг. За. Жижиг шүршүүртэй 2-3 янзаар шүршдэг. Зөөлөн. Ширүүн тэгээд нэг дундын гэд тийм байх юм лээ. Нөгөө анжаахын хэлээдсэн шиг хажуу талд малаасаа бас тийм массажны юм уу цорог морготой юу? Үгүй. Тэр нь болохоор арай үнэтэй болчт юм билээ. Тэр нь бүр 10 эдээ сая болохоор тийм арай л худалдаж авсан. Хэрэг тийм дээрээ тулах юм бол тэр чинь заавал захилгаан залгадаг болоо явчихдээ. Тийм юу тэр чинь болохоор дотроо юм мотортой юм билээ. Тийм мотортой байхгүй. Жакузны үлдээгч мотортой носоостой. Тийм байна тий. Хідээр ав? Танах хаанаас ав? 2 сая 600 илүү 800-аар Мишель Экспортер байсан. Тэгээд одоо тэр чинь бас нөгөө яг тэр талдаа тавина, энэ талдаа тавина гээд маш сайн судалж авахгүй болохоор одоо жишээлбэл бид нөгөө нэг тийм бас нэг юу кабинет дүүш жакуз их зүгээр юм бэ ингээ хараад чинь бас яг тэр баруун талтай зүүн талтай гэж тааруулж авахгүй бол бас янз бүрийн бас тийх баг. Тийм байна. Тийм баг. Их чухал юм байна. За их баярлалаа. За баярлалаа. Андаа сэтгэл хангалуун усанд орж байгаа хүн гоё байна. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Би зүгээр андуураг баг. Гэхдээ би яг хаана харсан бэ гэхлээр Эфес биш юу гэдгүүлээ нөгөө нэг 10 дугаар оролдож сурагч байгаа ингээд тойроод явангууд байдаг чинь нэг Хермест явж байгаад харсан. Зис байна байсан. Яг зис үү? Тийм цэвэр зисэн байна. Тийм байна бас байдсан юм байлээ. Бүр хүнд болчих юм шүү. Гайгүй юу? Тэр нэг хактер хүндтэй нөөм ширмэн байнаас бол хөнгөн л байгаа л да. Тийм амар хүнд биш. Тэгээд тэр бодвол ингээд ус мусаа удаан байлгаж байгаад орох юм бол өөр юм нэмэхгүйгээр орсон ч янзын бодох байх л та. Бид хэрэгтэй л юм байна тий. Тийм зис байна бас нэг харсан юм байна. Тэр бодвол ингээ хөл мөлн нэх гоё уран юм дундад зууны чамин эцтэй юу? Хийц мэдтэй юм шиг тийм чамин. Тэгээд заавал нөгөө ингээд манайх чи ингээд заавал аль нэг тал руу шахаад ингээд бэлэнтүүз хийгээл ингээд нэг бүр ингээд хаашаанч ус туслахааргүй болгочдөг шүү дээ. Тэр бол тийхгүй. Тэр чи юм нэг булангууд нь бөөрөнхийн учраас баг өрөөний голд тавьсан ч болохоор юм шиг байлаа. Тэгээ цэвэр мохрыг нь шийдчих юм бол өрөөнийхөө голд ч тавьсан болохоор тийм тавилах шиг юм байсан шүү. Чамин юм байна тэгвэл тий. За хоёлаа дараагийн сонсогчийг авъя. Байна уу? Байна уу? Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За байны талаар яриад байна. Тэгж байна. За банагч одоо 4 жилийн өмнө. За шинэ байранд ороод. Шинэ байрны байн их жижиг юм аа. Байн ч одоо уртаашаа 2 м гарантай байна гэх юм бол нэг талаас хандаад тулаад хойдлынхаа ханд тулчих юм бол уртаашаага бол бараг 20 см-ийн зайтай байдаг байхгүй жижигхэн байна. За тэгэл бадаа нөө хадуун дүү ирээд нэг үдэж мүдээд нэг хэмжээ аваад ингээд яваад байсан. Дараачгүй. Тэгэл яжсэн чинь нэг өдөр нэг та гэртээ байна уу гэж одоо нөө жакустик байна гэж одоо та нар яриад шүү дээ. Массаж хийднэр та тогн залуу. Өөрөө одоо ингээд нөө шүршүүр нэг юм ингээд өөр дөр ингээд байрлалтай. Наа тийм байна аваад ирлээ. Чист янзын байна гэдэг юм. Тэгээд өөрөө авчраад өөрөө ингээд сангийн хүнтэй. Яа өөрөө ингээд суурлуулж муурлуулаад ингээд тэр чи өөрөөсөө өөр одоо нөгөө байрны чинь байрны чинь гөрөөс нэг доод ингээд тойрон морь ингээд харагдаад нэг тийм байдаг чи. Тэр чинь тийм биш. Өрөөсөө тавилаа тэр байрны тавилаа нааталд нэг тийм цагаан нэг юм үргэлж ярих бүр ингээд шкаф хамаа юм тийм юм.
нэг тийм байн тавьж өглөө манад. За. Тэгээ тэр чинь нэг усанд ороод явахлаа тэр чинь дээртэй хоёр талдаа бариултай. Тэгээд яг тэр байны чинь нэг усгоочдөг цорынхоо тэндэг үл ялэг юм гүндүү одоо юу юм бэ те арай нэг жоохон доошоо. Тэгээд тэр нэг хөлөөгөө тавьдаг юм үл ялэг ингээ өндөрдөө хоёр талдаа хой талдаа урдаа одоо нэг массажны нэг одоо нэг тогийн залгаа яхахлаар ингээ усны ингээ тэг. Дээр нэг юм компьютер шиг юмтай тэрнгүүрээ ингээ юу хаанаас цацхуугээд юу цацчихдаг. Тэр чинь нэг байнда суурдаг чинь ингээ нэг шүшүүр ингээ датаа гаргацдаг. Яг үнэ. Тэгээ хажуудаа тэр чинь нэг жижиг юм нэг дөрөв зөндөө нэг туушуудаа тэрэгэн дэше яхахлаар нь усны гойч нь тэг халуун утаа тааруулдагнаас хажуудаа ингээ хоёр тал руугаа иргэдэг. Чами юм. Тэгээ чинь хуучны байнууч бодвол дээр нь шүшүүр нэгэд угаасаа байдаг шүү дээ. Яг одоо тэр манай тэр шүшүүрг бол ерөөсөө хөдлөхгүй. Яаса дээрээс усгоожд хүн бодвол тэргээр л гоож чинь. За тэр хөвтэй маягаараа ингээд усууд өөрсдөө тэр шүшүүрээ яагаад инээ тэргээл байнаас шууд татаж ирэл юмшдаг байхгүй. Тийм байна. Тэрээс зүгээр юм байна юм бэлээ. Хаяа нэг жоох ингээд нэг жоохон ядарч мадарч үедээ ч юм сах усаа тааруулчаа чингэн самбаангаа хийжээ сайхан ингээд юм хөвтөнгүүд доороос чи ингээд жигтгэн шүршиж байгаа үстэй. Үлээж байгаа үстэй. Массаж хийгээд тахна шүү тий. Янз бүрийн чинь. Ямар үнэтэй байсан бэ? За одоо тэр бэлгэнд өгсөн болохоор одоо нэг хүнд өгсөн. Морныхоо шүтийг хаасангүй юу? Одоо тэгээд яахлаар ч одоо юу юм. Үнэтэй л өгөө тэр одоо мэдвэл. Үнэтэй л. Сургууль дуусаад бол ер нь үнэтэй юм дуулсан. За. Гой бэлэг өгжээ. За одоо тэгээд яг ердийн байныг бодох юм бол тэр чинь өргөн ч байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд өргөн уурт. Их тухтай юм байна. Тухтай. Тэгээд одоо нөгөө байнууд чинь хоёр талаас байж бариул байхгүй нөгөө юунаас авархад зарим гарна альтраа дунд тэр чинь өөр зориулт чинь юм хоёр талаас ингээд угдагдаад ингээд хийчихсэн шиг одоо нэг явааны нэг орны юу шиг юмнуудээс бариултай. Тийм байдаг байхгүй юу? Тэгээд тэр бариул нугасаа төмөр биш нэг юм харын тэр зурагч маягийн юутэй. Халтраад авахгүй нэ тийм ээ. Тийм байна тоосон тэгээд. Хатан дуухай байна. Одоо бол наадханда муудсан сурчаад энгийн байнд орохлоор нэг жоохон тийм онцгой тул болчихсон. Чихэлтэй лөө. Одоо заримдаа тэгнэ. За. Тэгээд хараад байхад тэр айлуудын төлөв одоо нэг айлуудад ороод харахтаар энэ ер нь авцсан. Тэгээ тийм юм л харддаг шүү дээ. Ингээд байна ямар хөө байна уу гэд. Тэгээд заримдаа хэлбэг манайх нэг тийм юутэй нэ тэр ихлээр тэр аачаад үзнэгээл гэдгийг тэгж. Гой өндөө гоё юм байлээ тэр чинь. За баярлалаа. Их тав тухтайгаа мэдрэгдэж байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За зүгээр хайгаад үзлээ. Тэгэхэд 24 оны 9 сарын 27 оны пост байна л да. Метр 68-та 75-та яг тийм жакуцтай байна. Ингээд урдлаараа аквариум шиг шил мэлэн ингэж харагддаг. Энэ жишээл 3,800,000 гэж байна. Оо зөө. Амьдралдаа нэг л авна штэ манайхаа уг нь нэг ингээд өөрийн хувийн өмчөндөө бол бас нэг шүд сууж агаад авчмаар л юм байгаа. Тий. Саний ахын бүр ингээд амар гоё юу мэдрээд шүү дээ. Тэглээ. Юухгүй зүгээр. Гайхуулмаар санагдаад байна шүү дээ. Тийм юмтай болмоор санагддаг юм гайхуул. Стогоо хөвтөж мөвтгөр доороос шүрсэн одоо яаны энэ хажуу хавиргаа шүрсэн тэр бариул нь бол тасархаа л гэдэг. Жохом. Аваад л тавьчмаар санарлаа. Гэтэ ямар сайн дүүвэ тий. Бэлэг гэж шүү. Тийм. Гоё дүүтэй л ах байна. Хэмжиж явж байгаа л аваад ирсэн гэж шүү дээ. За. Хамтрaalчаа танилцуулъя. За нэвтрүүлгийн хамтраалагчаар мартагдашгүй жинхэнэ хятад амтыг Red Panda түргэн олны газраас. За Red Panda төсөл явагдаж байгаа юм байна хаа. Хятад сүлжээ олны газрын төсөл тэгээ гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан амт чанартай дээрэс нь хямд үнэтэй. Тэгээд 5 дахь орчинд найрсаг түргэн үйлчлэгээ хэрэглэгчтэй хүргэх зорилготой юм билэ. 12 сарын 21-нд сая нээлттэй хийсэн өнгөрсөн. За анхны салбар нь болохоор Ярамгийн Ном макрод байрлаж байгаа. За энэ Ном макро гэдэг рүүнд явж үзмээр санагдаад байгаа юм л та. За зорин ирсэн хүн бүх хүчлүүлэгчтэй мартагдчихгүй жинхэнэ хятад амтыг түргэн шуурхай найрсаг үйлчлэгээтэй мөн хямд үн чанартай бүтээгдэхүүний баталгааг олгож хүргэнэ. Бусдаас ялгарсан олон төрлийн хөнгөлөлт урамшуултыг санал болгож
Монголын хамгийн том шилдэг хятад түргэн хоолны сүлжээ болно гэж одоо ийм зорилготойгоор ажиллаж байгаа юм байна. Яг байна. За ингэ тийм бэлээ. Хямд үний бодлого гэдэг нь юу яриад байгаа гэдгсэн чинь нийт хүн амд чиглэсэн хямд үний бодлогыг баримталж байгаа гинэ. За тэгээд түргэн үйлчлэгээ 5 дахь орчин гэдэг байгаа нь Улаанбаатар хотод ахаа хэрвээ те хоол авмаар байвал 45800 төгрөгнөөс дээш худалдаа авалт ивэл танд үнэг үргээд ирнэ. Тийм. Дуудлагын утас нь 70 70 17 17 гэж штэ. Очоод та үйлчлүүлэх юм бол ингэж байна. Үндсэн хоолой амталсан будааны хамт 15888 төгрөгөөр өгдөг гэдэг байгаа байхгүй. Бид нар дундаа нэг хоол авахад 30,000-аас л эхлээд идэг та. Тийм штэ. Нэг л хоолд 30,000 гараад явчихдаг штэ. Тэгвэл эн чинь нэг хүний хоолд нь 15888 будаатайгаа амталсан будаатай шүү бүр. Харин үндсэн хоолн дээр амталсан будаа, өндөгтэй дахианы ясны шүл, шанцтай мантун бууз, ундааны хамт авах юм бол ерөөсө 19888 буюу 20,000 л багтчихэж байна. Зөндөө мөрөд ирчих шүү дээ. Амдалсан будаа нэрч чинь, өндөгтэй дахианы яс шүлэн нэрч чинь, мантун бууз үрээд ирлээ. Ирээд пандаг мэдхүү? Ирээд панда гэж ямар амт байдгийг? Энэ улаан панда юу? Тийм нэг жижиг нөгөө нэг айхаараа ингээд идэг амт юм уу? Илбэг хэрхүү амт байдаг шүү дээ. Үнэг хэрхүү ч юм уу? Тийм амт байдаг. Ер нь бол бид нар ирээд пандаг маш сайн мэднэ. Юу гэхээр кунфу пандагийн нөгөө нэг багш шипүү шүү дээ. Тийм үү. Шипүү багш чинь кунфу ирээд панда байхгүй юу? Тийм ээ тий. Сүүлд нэг ангийн үзсэн чи энэ юу хулган бэ гэсэн чи би хулган биш гэдээсэн. Тийм учраас улаан панда. За 5 багийн эсрэг талд Номын United шинэ салбараа нээсэн байгаа. Ахаад уу? Тий, 2 салбартай. Ахаад жоо наашилч тий. Одоо наашлаад ингээ салбар нэгээд явах юм шиг байлаа. Тийм байна. За 77 17 хүргэлттэй байгаа. Та бүхэн Facebook дээр Red Panda Chinese Express гэж бичих юм бол эдний хуудсыг нь дагах тэнцэнээс идэвхтэй хөрөнгө мэдээлэл авах болцоотой шүү. Баярлалаа хамтран ажилласан марсагдашгүй жинхэнэ хятад амтрыг Red Panda түргэн хоолны газар хамтран ажиллаа. За. Одоо та бүхэн 77 77 38 83 77 77 88 30 руу уцтаад баан маань ийм байгаа, ийм байдгийн байна, тийм үнээр авсан юм а, ийм байна, янзын гоё байдгийн байна гэдэргээд гайхууд нь бусдандаа шипи түрүүний хүн шигтэй гаширсан туршлагаа бас ярьж болж байна. Ийм юм болохгүй шүү. Инх юм бол наад чинь балардгийн байлээ шүү гэдэг бас шипигээ хуваалцж болж байна. За дараагийн сонсогч. Байна уу? Өдрийн мэнд. Хүмүүс байна гайхуулаад. Бас гайхуулах гээд ороод ирсэн үү? Гээ гайхуулмаар л энэ. Манай байна ч үнэхээр супер л дээ ер нь. За. Одоогор ичээд энэ гаргаж амжаагүй л байна. За ямар яадаг юм? Ер нь бол үнэхээр тулцсан байна аахгүй бид нөгөө урд явж байгаад ах чинь нөгөө байшин бариулахтай хэмжээд амжааг нь аваад ингээд суудаг юм буланд тавьдаг юм. Үнэхээр сүүлийн үеийн корнер юм уу те? Тий. Болон руу ингээд шахчихдаг. Болон руу тавьчихдаг тий. Тэгээд шатаар гарч орж ийн үү? Тий. Тэгээд ингээд суудаг. Суугаа ингээд хөлөөж ирэхээр болдог. Ерөнхийдөө нэг хоёулаа уруулаад суусан болохоор тийм байна аахгүй юу? Бас сонин тий. Тий. Тэгээ ер нь бол 9 шидмүүд бүрдсэн. Тэр чинь нөгөө хажуу талдаа нөгөө нэг юм жижиг юм тоочтой юм нөгөө дийлэгцтэй. Захаан залгаад нөгөө жакуцтай. Тий, жакуцтай. Тэгээ одоо гол нь тэгэл одоо жохонхоо өрстон нэрээ тэнцэнэ 60 марга гэж одоо л авсан. Одоогор бид нэр ич хэдийн гаргаж амжаагүй л байгаад байна. Би ингэж ойлгосон штэ. Тэр чинь ингээд нөгөө нэг усныхаа дулааныг барьцдаг юм байна гэж. Одоо бид нар чинь бол ингээд халуун ус хийгээд тэгээ ингээд удах тусам хөрөөд ахаад нөгөө нэг ус хөрчөнгөө дахиад дээрээс нь халуун ус гойжуулж хийж ингэж халуун болгодог шүү дээ. Температур баригчтай тийм. Температур баригчтай. Ямар гоё тийм учраас тэ ингээд нэг л хийсэн ус чинь ингээд таныг оройжин жаргана. Тийм. Тэгээд дээрээ тэр чинь фильтртэй ингээд нөгөө усаа ингээд эргүүлээд ингээд юу байгаа тийм. Фильтрийн тэгээд нөгөө фильтрээ солих болоод ирэнгууд нь өөрөө угаасаа фильтр солих гэдэг ингээд улаан бичиг галцдаг. Тэгээд фильтр нь бол олдд юм уу? Зүгээр угаагаа буцаага ичдэг юм уу? Фильтрийн нь бол юу ачиж болно шинийг тахаалтанж олон зүгээр салгаж авч байгаад сайхан угаа цэвэрлээд цавдагтаа буцаагаад тавьсан ч болно бас нэг 2 давхар шүүлтүүртэй. Зүг. Тийм тэгээ одоо нэг хөгжим юм флашны юм флаша хийчих юм бол блютуутээр ингээд бас нэг хөөрхөн спикер хитэртэй тэгээ гоё ер нь л их тийм яа. Супер идэ нэ. Доктор чи амтэрч юм аа санагдаж штэ. Гармааргүй биш үү?
FM сонсохоор бол тийм юу муутай. Ер нь бол ер нь л их янз юм тий. Тэгээд тэгсэн чинь тий тэгээд яг гол нь болохоор нөгөө нэг тог их голдог. Яг ингээд тогтмол 220 дээрээ байвал ажил. Манай тийш болохоор 167 болсон байхгүй сая нөгөө үйл болсон чинь нөгөө айлууд ихсээд тэгээд 167 168 болохоор нөгөө тэр чин дотор нөгөө ноцоостой байгаа. Ноцоос нь ингэж нөгөө тэр массажныхаа нөгөө юунуудыг өгдөг. Нилээ нарийн юм тогны юм хэлбэлтээ мэдэрдэг тийм юм байлээ. Тийм баг. Тийм. Тэгээд харин бид нэр яг нэг тийм өрөө утгаар нь ашиглаж чадахгүй хүн шиг л ерөнхийдөө бас нөгөө энгийн нэг тийм горин байгаа шүү дээ. Нэг стандарт горин байгаа тийм. Тэргээр нь л ашиглаа. Яг нэг шидтэй гой юмнууд энэ яхаар ерөөр заагаад нөгөө хамгийн юм утарчаад байгаа. Хотын төвд байгаа мó, цуслан дээр байгаа мó? Цуслан дээр байгаа. Тийм байна тий, цуслан дээр байгаа. Тэгээд тог голоод байгаа. Тэгэхээр тог годогдоод байгаа юм байна. Тий, тэгээд тог годоо. Тэгээ одоо ер нь дулаан орсон нөгөө яг тэрэндээ зориулсан яг ингээд нарны панел тавиад тэгээд тэр зөвхөн тэрийг тийжээх тийм юм жоохон судлаад байгаа байхгүй. Тэгэхгүй бол яг гачуустын тийш болохоор тог нь хэлбэлзээ сая тэгээд айлууд нь буугаа явцсан чинь тог нь 257 болоод бас юм нуу шатангаал да. Ер нь тэгэнгууд нь тэр жоохон хүнтэй авцсан учраас тэрийг ер нь нэг тийм айхтар ажиллахгүй зөвхөн одоо нэг шөвшөөрд орох маягаар ч юм уу тэгээд яагаад энэ төвтэй тэгээд азнаа л яагаад энэ яг ер нь гэхдээ байгаа юм гэдэг учиртай штэ байхгүй юм хийцүү тэгээд гол нь яг нөгөө хэрвээ зослонгийн газар модор одоо нөгөө нэг байшин бариад гарч байгаа айлууд тийм одоо жакуз тавих гэж байгаа бол тогны хэлбэлцэл айгуу сайн судлах хэрэгтэй. Тэгээд дээрэс нөгөө ноцоосоор тэр чин гүний удгаасаа нөгөө хэрэглээний боллооноо дүрээ хэрэглээний боллооноосаа ингэж юугаар хэрэглүүлдэг байхгүй усаа хэрэглүүлж байгаа. Тэгээд тэрэндээ тавьж байгаа ноцоосоос ер нь жоохон гайгүй ноцоос тавих хэрэгтэй юм билээ. Тэр хоёрыг анхаарахгүй болохоор яг над чинь ингээ хоёр ажил хийх гэдэг байна л да. Ер нь бол урдаас авсан гэсэн урдаас ямар үнээр авсан юм бэ? Ер нь тээврийн зардал маргалтайгаа нийлээд нэг 5,600 боллоо да тийм баха. Тэгээд каргоноос наашаа ирэхэд тийм нэг 5,600 700 болж ирсэн юм байна. За. Үүндээ гад чанар байлгүй дээ. Асны штэ тийм. Асны юм да. Тийм. Тэгээ гол нь яг хуу тэр нөгөө нэг яасан усаа ингээ фильтртэй эргүүлээд гараца бариад байна гэдэг нь л таалагдсан. Тэгэхээр зарим нь нөгөө дүүргсэн усаа ингээ эргүүлэхээр хөрнө ахаад нөгөө халуун усаа сэлгэн гэсэн нэг тиймэрхүү бас дутагдaltaй юмудаас байдаг юм шиг л. Тийм байна. Гоё юм үнэхээр гоё юм. Хамгийн орчин үеийн одоо банны шийдэл бол танах юм шиг байна да. Ер нь бол тийм нөгөө гол нь нөгөө бүлүүтүүдээр нөгөө хөгжим сонсохоор тэгээ дууралт нь амар гоё тийм чанартай дууралттай жих амраадаг. Тэгээ ер нь жоохон чийлд country аймаа тавьчаал тэгэл байж хат бол бас их гоё шүү. Ер нь их гоё. Яг нөгөө нэг ингээд устай ойрхон тэгээд тог хажууд нь байгаа учраас ерөнхийдөө тогон дээр айгүй анхааралтай л да. Ямар нэгэн асуудал үүсэх юм бол шууд гал хамгаалагч нь унахаар тавигдсан байдаг баг. Тийм тэр бол юунийх нь юу болохоор ер нь уснасаа ер нь зайтай юм билээ. Ер нь ингээд нэг юм цалиан байлгаа орлоо гэхэд нэг явахааргүй цаанаа юм нилээн бас гай юм билээ. Тийм тэрийг бас би бас нэг жоохон суйрлуулахад нь бас харсан. Тэгээд цаанаа бас нилээн нөгөө 200-оор оруулж ирэнгуудаа буулгаад бодвол нэг 24 юмнуудаа тийжээгээд байгаа мó би тэгж л харсан. Тийм байна. За баярлалаа танд гоё би хуваалцлаа. За баярлалаа. Байна гоё гайхууллаа. Гоё гайхууллаа. Гоё гайхуул чаднаа гэдэг. Янзын гоё явмаар санагдлаа. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Юм хөгжнөө гэж. Тийм ээ. За ерөнхийдөө бол банда анхаарал тавих үз болтол хүн болгон нэрэ байна гэж бодтол ярилцлаа да хэдүүл өнөөдөр тий. Маш олон сонголт байдаг юм. Одоо энэ ч өөр дөр хөгжимтэй болцсон юм байна, тийм ээ. Амраагчтай болцсон юм байна, массаж хийдэг болцсон юм байна. Тэр хамгийн ихний сонсогчийн өгдөг тэр шипи хамгийн. Би тэр сая ингээд харсан чинь нэг хүн бичсэн байсан. Миний мөрөөдлийн байна бол цэс байна гэсэн байсан. Цэс байна чинь байж илээ шүү тий. Байлаа тий. Та тэгээ баан авах гэж байгаа бол хэмжээгээ сайхан судлах нь тийм ээ. Манай юуд охирох нь. Хэрвээ цуслан бол тогоо сайн мэдх юм байна. Тийм байна. Тий. Тогон дээр анхаарах хэрэгтэй юм байна. Дээрээс нь ахиад олдцыг бодох хэрэгтэй юм байна. За тийм. Тэгэхгүй бол ахиад олдохгүй бас хэцүү юм байна да. За тийм байна. За тэгээд сайхан байна аваад сайхан жаргаарай. Та нар л жаргалтай байвал битээр жаргалснаас ялгаа юм байна. Ялгаагүй битээрч авнаа гэж. За өнөөдөр холбогдож шипигээ хуваалцсан бүх сонсогчдоо баярлалаа энэ төрөг
нэвтрүүлэг өндөрлөе. Студид хөтлөгч Анжи болон Ами найруулагчаар Төвшин Баярнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Утаанаас уушгаад цэвэрлэе, уушиг цэвэрлэх хэм тургамлын төгс хослол Кофлет мартагдашгүй жинхэнэ хятад амтыг Red Panda түргэн олны газраас тавруучлуулан сонсдог урлагийн нэвтрүүлэг аван сонсорой. Түр баяртай. Баярлалаа. За баярлалаа.